Ерөнхийдөө мэрэгжлийн хяналт бол техникийн цогц үйл ажиллагаа зогсоох одоо автомашин задгаа худалдаалж байгаа цэгүүдийн үйл ажиллагаа зогсоох талаар шаардлага хөрвүүлсэн. За тэгээд бас дүгнэлтээ гаргацсан явж байгаа юм байна. Нийслэлийн газар өмчийн харилцааны газраас бол төвийн 6 дүүрэгт нэг Баян зүрхт 66, Сонгон найханд 11 гэх нийт 102 цэгт за нийтийн эзэмшил болоод за захирамжтай эзэмшлийн гэрчлэгээтэй ийм цэгүүд дээр шуудалдалж байгаа юм байна. Тэгээд эдгээр цэгүүд бол бүгд газрын эзэмших эрхийн гэрээний зориулт нь бол өөр байгаа. Тэгээд эдгээр өдрөө бол нийслэлийн засаг даргын захирамжтай газрын эзэмшилтэй цэгүүд рүү бол нийслэлийн газрын албанаас дүүргийн захирамжтай газар дээр үйлчлэгээ үзүүлж байгаа газрууд руу бол дүүргүүдийн газрын албанаас бол газрыг зориултын бусаар ашиглахыг зогсоох. Үгүй бол одоо газар эзэмших эрхийн гэрчлэгээ цуцлах албан мэдээллийг өгсөн гэж